20-оос юм бэ. Би хэдэн 4 чиглэлээр айгу болж игэл жоохон яаж давчлахыг бодё. Гэхдээ давчлахаар бас болох нь үгүй юу үзье. Ямар ч байсан. За эхнийх нь мэдээж хэрэг саяын тэр төлөвлөгөө байгаа. Энэ 7 хоногийн ерөөсө гол шууган дэгдээсэн юм чинь нөгөө Трампын төлөвлөгөө гэж нэрлэгдээд байгаа төлөвлөгөө. За дараагийнх нь юу ба мэдээж хэрэг фронт айгу бага ярина. Ягаад гэвэл фронт яг 7 хоногийн хугацаанд тийм хайхтар өөрчлөгдөөгүй. За дараа нь хид хідэн айгу чухал цохилтууд болсон байгаа. Украины талаас энэ ярихаас арга байхгүй бас айгу сайн мэдээнд орно. За Украины тал ч гэсэн аимшигтай цохилтонд орсон ба. За ингээд энэ талаар яриад тэгээд өнгөрсөн шөнийн тэр нөгөө нэг юуны ярианы тэр нууц алдагдсан тухай энэгээр ингээд төгсгий гэж бодож байна. Энэ 7 хоногийнхыг. За тэгэхээр эхнийх нь эхлээд сайн мэдээгээр эхлэе да тийм ээ. Зохилтуудын Украины одоо Оросын тал зогсон за зөндөө олон зохилтууд болсон байгаа л да. Украины дроонууд ч бол ер нь сүүлийн үед шөнө болгон л ийм зохилт явагдаад байгаа тийм баг шөнө болгон гэж болно. Гэхдээ хүмүүсийн анхаарлыг маш их татсан хэд хэдэн зохилтууд болсон байгаа. За ялангуяа энэ 7 хоногт тэр Донбасс, Луганск гээд тэр тал руугаа одоо яг нөгөө төр эзлэгдсэн байгаа юунуудад мужуудын одоо Оросуудын тэр нөгөө байрлсан байрлал тэгээд жижигэн дэд станцууд эднэр дээр бол нэлээд цохилт өгсөн. За нэг хүн тэр Донбасс гэж сонирхоод байсан. Донбассыг энд би ярьчаад дараа нөгөө төлөвлөгөөн дээр бас ярих хэрэг гарах байх. Донбасс Донецк мужи гэхлээр арай өөр болоод байгаа шүү. Донецк мужи, Луганск мужи ингээд өөр. Донбасс болоод явахаараа бүр томроод явчихаа. Өөрөөр хэлбэл Луганск мужи, Донецк мужуудыг бүгдийг нийлүүлээд Донбасс гэж хэрлээд байгаа. Тэгээ энэ дээр бас тэгэхээр ерөнхийдөө бол Донбасст болж байгаа зохилтууд гэх юм бол Луганск мужийн тэнт ч байж магадгүй, Донецк мужи ч байж магадгүй те ер нь бол төр эзлэгдсэн байгаа газрууд гэсэн. За ингээд хамгийн том зохилтуудын нэгэнд мэдээж Москва мужийн Шатурская гэдэг дүүргийн цахилгаан станцад болсон зохилт байгаа. Тэгээ энэ цахилгаан станцын цахилгаан түгээх станцын шатсан. За дараагийнх нь Украины СБУ гэхээр одоо аюулгүй байдал нь тэгээ тагнуулын төв нийлээд тэр тусгай ажиллагаа гэдээ бас нэг хэсэг байгаа даа энэ группүүд эдгээр нийлээд юуны Оросын одоо энэ төр эзлэгдсэн хотуудад байдаг нөгөө нэг шахид тэгээ юу гэвэл заала өөрчин ямар байлаа гэрбера ингээд FPV дроны одоо нөгөө нэг агуулгахнуудыг устгах ажиллагаа явагдсан байгаа. Тэгээд 110 км-ийн гүнд энэ бол маш их чухал одоо одооны цагт бол энэ дроны агуулгахуудыг устгах гэдэг чинь бол тэгэл бас нэлийн их одоо нэг дроны дайн болж байгаа учраас энэ дроны агуулгахууд операторын төвүүд эдрийг устгах чинь бол одоо айгүй тийм сайн зохилтонд орж байгаа гэсэн үг. За энэ дараагийнх нь болох тань зэрэг Таганрог дах Молны гэдэг нисэх дроны одоо дроны үйлдвэрлэлээр зохилт хийсэн ба. За Новороссийскийн Шишхарис гэдэг нефтийн терминал дээр энэ бол бүр 2 дахь удаагийн том зохилт болж байгаа тийм үү. Энэ дээр чинь нөгөө нэг түрүүчийн 7 хоногт би ярьжсэн шүү дээ. Нагаарын тоглохоноос хамгаалах S400 системийн хөөрөгчөнд зохилт өгсөн гэ. Тэгээд сая бол давтан зохилт өгсөн ба. Краснодарын хязгаартах Тупаси газрын тос боловсруулах үйлдвэрт давтан зохилт өгсөн ба. За ийм зохилтууд болсон. За энэ дундаас хамгийн одоо шууган тарьсан нь бол энэ Таганрогийн Бривийн нэрмжит нисэх онгоцны засварын одоо үйлдвэр завууд үйлдвэрт зохилт өгсөн. За энэ дээр бол нэлээд их одоо шууган тарьсан зохилт болсон. Өөрөөр хэлбэл энд тэр дотор талдаа нөгөө нэг хиймэл дагуулын зураг гарцсан байгаа шүү дээ. Тэгээ хиймэл дагуулын зурган дээр болохоор гадна талдаа 2 онгоц тэгээд нэг ангар байгаа даа. Ангар дотор бас зохилт өгсөн ба. Тэгээ мэдээж хэрэг гадна талд нь бол яг хиймэл дагуулын зургаар тэр А60 гээд одоо энэ
Il-76M дээр суурилсан туршилтын нисдэг лаборатори лазер зэвсэг тээвэрлэгч энэ одоо тээвэрлэгч юм онгоц байд юм байна. Тэр нь болохоор ерөөсөө Оросд 2 хон байд юм байна. За энэ нэг талаар одоо нөгөө нэг хуучин юм шиг боловч тий тэгээд энэ нөгөө нэг одоо эн чинь яагаад энэ завууд чинь өөрөө засварын завууд гэхдээ зэрэг энэ завуудад ирж нөгөө хуучин онгоцнуудыг шинчилдэг юм байна л та. Тэгэхээр яг тэр нөгөө нэг шинчилж явах одоо шинжлэх засвар хийгдэж явах үед нь одоо цохилт хийсэн гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг яагаад би энэ A60 Il-76MD гэдэг энэ 2 том онгоцыг устгасан бичлэгийг зургнууд гараад байгаа тий. Оросууд чинь шууд л эхний өдрөө ерөөсө хүлэн зөвшөөрчингүүтээ 2 хоногийн дараа тэр чи угаасаа устгах гэжсэн онгоц нь мөнгө хүрэхгүй устгах чадахгүйсэн чи ашиггүй Украины хохлууд устгаад өгчлөөгөө шуугаад явцсан тий. Үнэн чанартай бол энэ завууд чинь өөрөө хуучин онгоцнуудыг шинчилдэг ийм үйлдвэр юм байна. Тэгэхээр энэ яриа бол жоохон удлаа явчихчаа тийм үү. За дараагийнх нь болохоор тэр A100LL гээд сүүлд нь яригдсан. Эхэндээ энэ 2 онгоцны яриа гарч ирчээд дараа нь A100LL гэдэг одоо онгоцны тухай яригдсан. Энэ болохтан зэрэг тэр нөгөө нэг A50 гээд онгоц байдаг шүү дээ тий. Юуны Оросын Украинууд чинь бараг 3-ыг устгацсан баг шүү. Нэг нь миний санахын Беларусын нөгөө нэг юун дээр онгоцны буудлын дээр устгаж байсан. Тэгээд A50-ыг бид нэр хүмүүс мэдэндээ тий нөгөө нисгэж явдаг одоо том тэгээд агарын одоо эрт сэрэмжлүүлэг удирдлагын нисэх онгоцны энэ юу агаараас нөгөө ардаар нь ажиллаж идэг ийм онгоц байдаг гэд би өнгөрсөн жил ярьж байсан. Тэгээд тэрний тэгээ нөгөө A50-ыг Украинууд 3-ыг устгахсны дараа эдгээр чинь жоохон хүрлцээгүй болцсон гэсэн үг. Тэгээд энэ A100LL гэдгийг одоо энэний оронд хэрэгжилж исэн байна. За тэгээд тэр A100LL нь одоо тэр нөгөө устгагдсан байгаа зурган дээр нь ардааргүй харагдчихсэн гэж байна. Тэгэхээр бодоход энэ ардаар нь засварт орсон байсан уу? Эсвэл ардаарыг устгасан уу гэдг нь бол одоо тодорхой биш байгаа юм байна. Украинууд тэр онгоцны ардаарыг устгасан уу? Эсвэл ардаар нь өөрөө засварт байсан уу гэдгийг мэддэхгүй байгаа юм байна. За тэгээд нэг их сонирхолтой юм нь энэ цохилтоор тэр ангар дотор юу байсан бэ гэсэн юм нь одоохондоо ерөөсөө одоо мэдээж Оросд болоод дийлэхгүй тэгээ тэр дотор юу байсныг мэдэхгүй. За тэгээд тэнд юу байсан байх магадлалтай байл гэсэн магадлал гаргаж ирдэг юм байна. Яагаад гэвэл сүүлийн үед энэ мэдээлэл гарч ирсэн байна. Тагнарогийн энэ онгоцны одоо засварын үйлдвэр Түү 95 гэдэг онгоцыг тэгээ нөгөө нэг засвар хийж шинжлэх захиалга авсан 6 ширхэг онгоцны захиалга авсан гэж тийм одоо мэдээлэл гарч ирсэн байна хэзээ чинь. Тэгээд мөн тэр Х101 буужингийн одоо бас сайжруулалтыг одоо авах захиалганууд хийгдсэн байсан байна энэ дээр үед. Хэдэн сарын өмнө чинь жилийн ч өмнө бүү. За тэгэхээр яг уу ийм таамаглал байгаа юм байна. Энэ Түү 95 гэдэг онгоцнуудын тэр ангар дотор одоо шинжлэл хийгдэх гээд засвар хийгдээд байж исэн байх магадлал айгүй өндөр байгаа юм байна. За тэгэнгүүт энэ дээр ч одоо нэг өсөндөө энэ зохилтоор A60 гэдэг тэр 2 онгоцных нэгийг устгасан байна. Тэгээд нөгөө нэг энэ Il-76MD гэдэг чинь ачааны онгоц шүү дээ. Тэ цэргийн ачааны онгоц. Тэгээд дээр нь A100LL гэдэг тэр бас нэг онгоц. За дараа нь дотор нь талд нь бас Түү 95 онгоц юм уу эсвэл Х101 гэсэн одоо буужингийн засвар хийгдэг тэгжсэн байж магадгүй гэж байна. Тэгэхээр эдгээр чинь нөгөө нэг айгүй удаан судалт юм байна л дээ. Тэр галын нөгөө гал малыг харж марж байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар бол нэг ийм юм болсон байна. Тэгэхээр энд бараг нөгөө нэг Украины Паутина ажиллагаанаас ч одоо бараг тэр хүрэхээр тийм сайн одоо ажил болсон гэж байна. За энд юу хэрэгжилсэн гэвэл Украины нөгөө нэг нефт үн гэдэг өөрийнх нь буужин дээр нь сая би түрүүчийн 7 хоногт хэлжсэн тий нөгөө шинэ сар хэлээсэн Барс гэдэг нэртэй алсын тусгалын дроныг зөвхөн ингээд интернетэд тавиад танилцуулсан. Тэгээд тэрний анхных нь одоо цохилт болсон байна. За тэгэхээр нэгсэндээ тэр Барс гэдэг дрон бол одоо амжилттай явагдсан гэсэн үг юм байна. За тэгээд энэ юуны цохилтуудын талаар энэ 7 хоногт болсон энэ талаар ингээд яриад өгчлөө. За Украин бол өөрөө
Оросууд чинь ингээл би зөндөл олон гэд материал юу яагаад орчуулад одоо 2 3 жил баг 3 жил болж тээ. Тэгэхэд ерөнхийдөө ингээд Украины Оросд зогсон цохилтууд дандаа ийм стратегийн чухал объектууд байдаг. Оросын Украин зогсон цохилтуудыг уншихаар л зүрх өвдмөр тийм. За тийм зүрх өвдмөр цохилт бас сая Украинд Украины одоо нөгөө нэг цэцгэлхэн харчин мөч юмнуудыг дэд станцуудыг бууддаг, газын байгууламж энэ төрөг бол бууддагаараа буудаад л. Тэгээд хамгийн аимшиг нь одоо Киевт, Тернополь хотод, Харьков, Запорожьед орон сууцны барилга руу устгасан цохилт өгсөн байна. За тэгвэл хамгийн аимшигтай цохилт нь бол Тернополь хотод болсон тэр орон сууцны барилгын цохилт байгаа. За энэ дээр би яагаад хамгийн аимшигтай гэж хэлэх гэж байгааг бол тэр Х101 гэсэн пуужингаар цохилт өгсөн. За Х101 гэдэг пуужин чи ерөөсөн 10-аас 20 метрийн радиуст ерөөсөн хамаг юмыг сүйдэлт юм байна. Тэгэхээр энэ Украины орон сууцны барилга болон одоо энгийн объектуудыг дээр бол хэд хэдэн удаа ийм тохиолдол болсон. За тэр нь бидний санаж байгаа 25 оны 7 сарын за 23 онд анх хэлсэн юм байна. 23 оны 4 сарын 28-нд Үүмэн гэдэг хотод орон сууцны барилга дээр яг энэ Х101 гэсэн пуужингаар цохилт өгөөд 23 хүний амь алдсан. Дараа нь 24 оны 7 сарын 8-нд Ахмадет гэдэг хүүхдийн нөгөө хавдрын эмнэлэг дээр зогсон цохилт чинь яг энэ пуужингаар хийгдсэн. За дараа нь 25 оны 7 сарын 17-нд Киев байрладаг орон сууцн дээр бас цохилт хийгээд 28 хүний амь үргэжсэн ба. За сая яг энэ Тернополийн орон сууцны барилга дээр цохилт хийгээд одоо аврах ажиллагаа дууссан. Тэгээд энэс 33 хүн амь өргөцсөн, 6 нь хүүхэд. За 94 хүн гэмтсэн, төлөгдснээс 18 нь хүүхэд. Тэгээд 46 хүн аврагдсан. Тэгээд 7 хүүхэд, 6 хүн алга болсон, 1 нь хүүхэд. За мэдээж 6 хүн алга болсон гэдэг чинь бол амь өргөцсөн гэсэн үг. Тэгээд одоо нөгөө эргэн хайлт явагдаж байгаа. За тэгэхээр энэ Х101 гэдэг юуг бол дайн дөнгөж ихсний дараа айгүй хэрэгэлдэг байсан. Тэгжээ дараа нөгөө нэг тэр яг түрүү чи миний ярьсан нөгөө Паутина гэдэг ажиллагааны дараа одоо нөгөө нэг яг ийм аимшигтай цохилт хийдэг болсон ба. Тэр нь болохоор эн чинь нөгөө Төв 95 гэдэг стратегийн бөмбөгдөгч онгоцоор одоо зөөд юм байна тий. Тэгээд тэр Паутина ажиллагааны чинь дараа юу ч Оросууд чинь нэлээд хэдэн онгоцоо алдсан тий. Тэрнтэй холбоотойгоор энэ пуужинг бол айгүй бага хэрэгэлдэг болсон. Тэгээд одоо яг ийм одоо юу гэдэг нь тий хэрэгтэй үед ингэж аимшигтай цохилт хийдэг. За тэгээд энэтэй холбоотой сая хиний Тернополийн энэ аимшигтай цохилтын дараа Украины ерөнхийлөгч Зеленский энэ Х101 гэсэн пуужинд хоргийг тойрч гарсан гадаадын 175 ид анги багтсан байгааг одоо илрүүлээд тий ямар одоо орны ямар компани ямар ид анги байгааг бүгдийг одоо факттай баримттай бичгтээ Америкийн нэгдсэн улс болон бусад орнуудад хөргүүлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол 19-нд энэ пуужинд хэрэглэгдэж байгаа ид ангиудыг 175 ид анги гэж байгаа тийм үү. Тэгэхээр чинь энэ ид ангиудыг бусад одоо баруунны орнуудаас хоргийг тойрон нийлүүлээд одоо энэ пуужин хийгдэж байна. Тэгэхээр энэ пуужин чинь ийм аимшигтай одоо Оросууд ийм аимшигтай дандаа энгийн одоо барилга байгууламжин дээр цохиж одоо өч 40 нөрний энгийн иргэдийг одоо иргэдийн аминд хүрч байна гэсэн ийм юу явсан ба. За энэ дараагийн мэдээ. За нөгөө нэг юугаан бол тойрол яваад байгаа шүү дээ би төлөвлөгөөгүй. За фронт дээр нэг их тийм актер одоо нөгөө яг 7 хоногийн хугацаанд бол нөгөө нэг актер том одоо өөрчлөлт гараагүй. Купинскийн одоо тухай сүүлд Оросын талд Оросууд чинь сая Жанжиштабын дарга Путинд тий одоо Герасимов чинь Путинд ерөөсөн тэр Купинскийн тэр хавийг бүгдийг одоо эзлээд бариад баахан хүмүүс ингээд бүслэгдээд яатсан байлаа гэд мэдээ хийсэн тий. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө тэр Deep State-ийн газрын дөрөв дээр бол одоохондоо нөгөө яг тийм бүрэн мөсөн эзлэгдээд одоо улаан болцсон гэсэн юм зураг нь харагдаагүй өнөөдрийн байдлаар. Гэхдээ энэ бүсэд бол Украины засвар хүчийн нөхцөл байдал одоо хүнд хэвээрээ байгаа. Тэгээд одоо мэдэгдэхүйц өөрчлөлт одоо энэ 7 хоногийн хувьд гарсангүй гэж утсан байна. За тэгээд Покровск харин нөгөө Покровск чинь бүр түрүүчийн 2-3-7 хоногийн өмнө бүр амар байсан тий. Тэрнийг бодоход харьцангуйгаар
тийм Покровскийн байдал тогтворж гин гэсэн ба. Харин тэр Мирноград гээд Покровскийн хажуу талын тэр хот руу бол маш их хэмжээгээр нөгөө нэг бөмбөгнүүдээ хайж газартаа дэвшилж байгаа. Тэгэхээр ер нь бол би түрүүч яриан дээр хэлжсэн тий Украины энэ жижиг хотуудыг эзлэхдээ Оросууд эхлээд бөмбөгдөж газартаа дэвшилжээд дараа нь ингээд цөөн цөөнөр хөнөө оруулдаг ийм тактик хэрэгжилж байгаа. Тэрийг босод нөгөө Мирноград дээр хэрэгжилж байна. За мэдээж хэрэг 2-7 хоногийн өмнөх зурагнаас өнөөдрийн зургийг би харж байхад саарл бүс нэлээ шахацсан байна лээ. Гэхдээ тэр одоо байдал ингээд бүр хуц байсныг бодоход харьцангуй докторчод байж байна гэсэн байна. За мэдээж дөрөвгөө тэр Северскийн Константиновка энтерт бол бас нэлийн өөрчлөлтүүд гарсан. Тэгээ саяхан бас нэг мэдээ гарсан шүү дээ. Хойд Солонгосын цэргүүд Оросын Зэваенкор нэг юм сонин пост оруулсан. Юу гэж оруулсан гэвэл хойд Солонгосын цэргүүдтэй нэмэгдлэр орж ирсэн хаана байна гэж та нар бодож байна. Тэнд пол одоо нөгөө тэнд тариалангийн талбай тэнд зугаалахаар ирсэн гэвчсэн байсан. Тэгэхээр тэр нь юу гэсэн гэвэл нөгөө нэг Запорожийн Гуляй поле гэдэг хот байгаа юм. Яг одоо тариалангийн талбай дээр зугаална гэсэн утгатай тэр хотод хойд Солонгосын зэргүүдийг ирсэн гэж хэлсэн байгаа. Тэгэхээр тэр одоо газарт нэлээд ирсэн. Тэ нэлээд одоо цагийн байдал хэцүү болсон байгаа гэсэн. За ингээд яг өнөөдөртөө бол яг тийм ийм одоо яг тэр хотыг Оросууд бүрэн эзэлчлээ гэсэн юм ерөөсөй байхгүй. Харин Украинууд нөгөө нэг Доброполь гэдэг тэрийг бүрэн цэвэрлэгдээд дууссан ба. Нэг 2 юм том ууд гарцсан байгаа. Гэхдээ 2 том бүслэгдсэн. Тэрийг бүрэн мөсөн цэвэрлээд дууссан ба. За ингээд фронт дээр яг л одоо нөгөө нэг онцгийн тийм актер өөрчлөлт гараагүй. Гэхдээ Оросууд мэдээж хэрэг баг багаар үргэлжлээд дайраад явж л байна. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол стратегийн одоо чухал бүс болгохтой найзаг Запорожо, Покровск одоо хамгийн дайны эрчимтэй докторгүй нөхцөл байдал хэвээрээ байна гэж үзэж байна. За тэр Мирноград руу логистик нэлээ хүндэрсэн гэд өнөө өглөө бичсэн байна лээ. За тэгээд энэ фронтын тухай нэг иймэрхүү байна. За ингээд дараагийнх нь одоо нөгөө нэг инх тайвны төлөвлөгөө гэдэг юмыг ярьж би жоохон тайлбарлаж өгье гэж бодож байна. Яагаад гэвэл сая ерөөсөн гэв гинтхэн л одоо нэг шин бужигнаад явцсан тий. Юу гэсэн үг гэвэл за яг энэ төлөвлөгөөний гарах шалтгааны одоо бол маш их ярьж л байна л да. Ер нь бол Трампын засаг захиргаа инх тайвны төлөвлөгөө гаргасан тэр мөч нь Украины ерөнхийлөгчийн тамгын газрын авилгын дуулаантай холбоотой байгаа нь ойлгомжтой гэд. Би тэгэхээр түрүүчийн 7 хоногт энэ авилгыг яг авилга амар шуугаал бужигнаал ирэхсний дараа энэ төлөвлөгөө гарч ирсэн гэдэг нь тухайн түрүүчийн 7 хоногт бол бид нэр мэдэхгүй байсан шүү дээ тий. Яагаад энэ авилгын тухай гів гинтхэн шуугаад оноо гэ тий. Тэгэхээр чин энэ дараагийн төлөвлөгөөтэй энэ хоёр хоорондоо холбоотой болсон гэдэг нь бол одоо барыг тэнэг хүн ойлгохоор болчихлоо. За тэгэхээр энэ одоо авилгын дуулаанаар Зеленскийд шахалт үзүүлэх боломжийг ашигласан нь тодорхой болсон. Тэгээд энэ тухай одоо барууны хэвлэлүүд бол ерөөсө шуугаад бичээд эхэлсэн. Тэгээд энэ одоо төлөвлөгөөний зорилго нь бол сул дорой яг энэ авилгатай холбоотой энэ сул дорой байгаа үед тэгээд Зеленскийг одоо эвгүй байдалд оруулж ингээд шахалт дарамт үзүүлэхэд айгүй амархан байсан энэ үед гарч ирж байна гэсэн. Тэгэхээр чин тэр авилгын дуулаан энэ төлөвлөгөө хоёр бол баг холбоотой гэдэг нь ойлгомжтой болчихж байгаа. Хаанаас гарч байгаа гэдэг нь бас ойлгомжтой болчихж байгаа гэсэн. За тэгээд ердөөсөө 2 хэвлэлээр гараад ирсэн байхгүй юу. Нэгдүгээрт нь Financial Times, тэгээ нөгөөх нь болохоор Axios гэх 2 дээр. Тэгээ яг ер нь бол Financial Times-ыг хүмүүс яриад идэг байхгүй мэдээ уншиж байхад ч гэсэн арай тийм жоохон одоо манайхаар нөгөө Украины талыг баримталдаг гэдэг юм уу тий. Axios болохоор нэг жоохон тийм Оросын талыг баримталдаг. Ийм 2 сонин. Нэг шөнийн дотор л ийм 2 янзын төлөвлөгөө гаргаад ирсэн. За ингээд Financial Times сонинд юу гэж хэлсэн гэвэл уг төлөвлөгөөг хуучин болон одоогийн Америк, Оросын албаны хүмүүс боловсруулсан. Энэ нь ч одоо төслийн шатандаа явагдаж байгаа гэсэн ийм юм гараад ирсэн. За Axios-тэй орлоготой зэрэг одоо нөгөө нэг төлөвлөгөө нь хүртэл одоо 2 арай өөр гарч ирсэн тийм. Тэгээд би өнөөдөр
энэ дээр айгүй сонирхолтой юм нь яг хаанаас эхэлж гарч ирсэн гэвэл тэр нөгөө нэг Витков Димитров эдгээр чинь тэр Майамид 3 өдөр уулзсан. Тэгээ одоо тэр чинь эн чинь бүр нөгөө төрүүчийн юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Туркид нөгөө нэг Зеленский очсон шүү дээ. Тэгэхэд чинь тэр нөгөө нэг Витков чинь одоо нөгөө Туркид ирж уулзсан гээл тэгжээс нэг бинтхэн болиол тий тэгэл нэг юм болоод исэн. Тэрний л одоо урд тал дээр Оросын тэр одоо нэг энд анхудаага сонсож байгаа хүмүүс байх юм бол Витков чинь өөрөө Трампын Оросыг хариуцсан төлөөлөгч байна. За тэр Кирилл Димитров гэдэг нь Путиний төлөөлөгч байна. За Ушаков гэдэг нь Путиний зөвлөгч гэдэг үлээ тий. Тэр зөвлөгөө өгдөг хүн гэдэг юу гэж хэлдэг юм бэ? Тэр нь одоо. За уг нь бол тэр нөгөө Украиныг хариуцсан Трампын Украин дахь тусгай төлөөлөгч нь бол Кит Келлиг байгаа юм. Тэгсэн чинь Кит Келлиг чинь сүүлийн үед ерөөсөн одоо Кит Келлигийг шахаж хэлсэн. Яагаад гэвэл Кит Келлиг ч айгүй Украин талбай хүн байсан тий. Тэгээд ирэх 1-р сард бүр албан тушаалаа одоо өгөхөр болцсон байна. Тэгэхээр энэ Украины хувьд бол одоо Трампын засаг захиргаан дахь гол одоо дэмжигчээ алдна гэсэн үг. Тэгээ энэ одоо Украины иргэний дэд бүтцэд Оросын холбооны улсын зохилт өгч байгаа тухай бусад одоо албан хүмүүсээс нөгөө нэг илэн далангүй ингэж буруушаад шүүмжилдэг яг үннийг ингээд мэдээлээд идэг ийм хүн. Тэгээд энэ Оросын талыг баримталдаг гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо Оросын Трампын тусгай Орос дахь тусгай төлөөлөгч Витковтой байнга одоо ерөнхийдөө ингээд зөрчилдөд байсан. Тэгээд тэр хүн одоо ингээд 1 сарын 1-ээс ажил явах гэж байна. Тэгээ тэрний оронд хэн ирэхийг мэдэхгүй. За ингээд 2 төрлийн төлөвлөгөө гараад ирсэн. За тэгтээ зэрэг 1-р нь болохоор эхнийх нь төлөвлөгөө болохоор ерөөсөө 10 сарын сүүлээр Димитров Майами дахь Витковын байранд 3 өдрийн турш одоо байхдаа боловсруулсан 28 зүйлээс бүрдсэн их тайвны шин төлөвлөгөө гэдэг ингээ гараад ирсэн. За тэн дээр болохтон зэрэг ерөөсөө цэвэр одоо ингээд 2-3 хоногийн дараа ярьж байхад хүмүүс тэгээд энэ л да нөгөө нэг орчуулах нь Орос хэл дээрээс англи хэл дээр баг нөгөө Google-ээр орчуулсан юм шиг айгүй муу орчуулгатай байсан 1-р. 2-р нь хэрвээ Америк хүн ерөөсөн яг Америк уугуулж гэдэг юм уу тий Америк англи хэл сайн мэддэг хүн хэрвээ ингэж хийх юм бол тэр чи одоо нөгөө нэг Орос хэлтэй хүн англиар орчуулах Америк хүн одоо англиар ярих хоёрын одоо дипломатуудын хоорондын одоо утгын авцалтаа гаргаж байгаа байдал нэг өөр юм байна л да. Тэгээ энэ болохтан зэрэг ерөөсөө цэвэр Орос хэлэн дээр их нь бичигдээд англи хэл дээр орчуулагдсан ийм төлөвлөгөө гарч ирсэн. Эхнийх нь төлөвлөгөө. За тэн дээр мэдээж аимшигтай юмуд ярьсан шүү дээ тий. Донбассыг бүхэлд нь одоо Оросуудад өгөх тий. Тэгээд нөгөө нэг их сонин төлөвлөгөө байсан. За Донбасс гэхээр би одоо та нарт түрүүний юун дээр яриан дээр хэлж ирсэн. Донбассыг бүхэлд нь өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэгсэнд нь Луганск муж Донбасс Донецк муж хоёрыг нийлүүлээд бүгдийг одоо зүгээр л одоо тэндээс сэргийн Украинуудыг тат гэсэн үг. Тэгэхээр чинь Оросууд чинь 4 жил ерөөсөө энэ Донбассыг авах гээд одоо хүртэл авч чадаагүй байгаа шүү дээ. Хамгийн одоо Донбассын хамгийн том хотууд Краматорск, Славянск гэд 2 хот чинь одоо Украины талд байгаа. Энэ хоёр чи 14 онд Оросууд эзэлчээ дараа нь Украинууд өөрсдөө чөлөөлөөд тэгээд тэр хоёр хамгийн одоо Покровскаас том хот байгаа. Энэ хоёрыг бүр нөгөө нэг өсөндөө хамгаалтын хан хийж одоо бэлтгэсэн ийм 2 хот байгаа. Тэрийг Оросууд одоо хүртэл авах нь итгэл дайраачгүй байна. Тэгэхээр тэндээсээ цэргүүдээ одоо татаж гаргаад Луганскт чинь бас нэг хэд хэдэн жижигхэн хотууд эзлэгдээгүй байгаа. Тэрийг өгөөд ингээд гар гэсэн юм. За тэгээд энд Украины армийг ерөөсө тал хуваар цөөлөх гэж байна. Тэгэхээр чинь алсын тусгалтаа буужгасаа татгалзах та гадаадын цэргийг Украинд оруулахыг хойроглох, Америкийн цэргийн тусламжийг зогсоох, гадаадын бүр дипломат онгоцыг тус улсад буухыг хориглох Украинд төрийн албан ёсны хэлийг Орос болгох
албан ёсны хэлийг шүү дээ тий. Одоо хэлээ солих нь шүү дээ орос болгох. Тэгээ үнэн алдартны сүмийг одоо нөгөө ядаж эзлэгдсэн нутаг дэвсгэрт нь албан ёсных болгох. Тэгээд яг гал зогсоох хэлцээг хадгалахын тулд Америкийн нэгдсэн улс Европтой аюулгүй байдлын баталгааны хэлцээг хийх. Крим, Донецк, Луганск, Мужийг Оросын нутаг гэж хөлөөн зөвшөөрөх, Херсон, Запорожийг фронтын шугамар зарцаах ийм. За тэгээд эзлэгдсэн бүх газрыг цэрэггүй болгох гэж байна. Тэгэхээр бүхэл ерөөсөө юунуудаас Украинууд цэргээ хойшин татах юм. За ингээд бас дараагийн нэг нь амар инээдтэй дайнд оролцсон хүмүүст өршөөл үзүүлэх гэж байна. Тэгэхээр ч одоо нөгөө нэг Путин чинь бүгдээрээ өршөөгдөх нь шүү дээ дайнд оролцсон. Тэр үнэхээр амар инээдтэй төлөвлөгөө байсан. Тэгэхээр ч одоо ерөөсөө хинч энэ дайныг эхлүүлсэн газрын хинч юу яахгүй нь шүү дээ нөгөө хариуцлага хүлээхгүй гэсэн. За тэгээд ийм төлөвлөгөө гаргаад ирсэн. Тэгээд энэний дараа бөөн шууган болсон тий. Ерөөсөө конгрессменүүд нь сенатор тий тэнд нөгөө нэг энэ 28 зүйлийг ерөөсөө хинч мэдээгүй, хинч уншаагүй тэр чиг битгий хэл өрөөбөө хүртэл би мэдэхгүй гэд. За энэ эхнийх нь одоо төлөвлөгөө тэр нөгөө гів гинтхэн шууган дэгдээсэн төлөвлөгөө нь одоо яг энэ байгаа. За тэгжээс на гів гинтхэн тэрний дараа Трампын төлөвлөгөө яг ихээр нь инээ гэд дахиад гаргаад ирсэн. За тэгээд энэ Трампын энэ төлөвлөгөөн дээр төрөвчийн төлөвлөгөөнөөс зарим нэгэн юмнууд нь өөрчлөгдөөд за тэгээд жишээлбэл нөгөө үг хэллэгний өөрчлөлт гарсан. Жишээлбэл би энэ дээр ганц хоёр нэг чухал юмнуудыг хэлэхэд Украин улс эвсэлд үйл нэгдэх статус болон НАТО-гоос татгалзахаа үндсэн хуулиндаа заах гэх үндсэн хуулиа өөрчлөнө гэсэн үг тийм. Өөрчлөөд бид нар НАТОд эсэхгүй, бид нар ямар нэгэн эвсэлд эсэхгүй гэж өөрчлөх юм. За тэгээд Украиныг дахиад нөгөө зэвсэгт хүчний хэмжээгийг хязгаарлагдмал цөмийн зэвсэггүй улс хэвээр нь үлдээн. За тэгээд түрүүчийн тэр нөгөө нэг Донбасс яг хэвээрээ. За тэгээд НАТО Украинд одоо цэргийг оруулахгүй НАТОгийн сөнөөгч онгоцнууд Польшид байрлана. За тэгээд Орос улс Украин болон Европод төрөмгөөлөхгүй байх бодлогоо хууль ёсоор баталгаажуулна гэдэг. Тэгэхээр Орос улс чинь угаасаа бүхэл түүхийнхээ явцанд нэг ч удаа олон улсын хууль дүрмийг биелүүлж байгааг орно гэсэн. Тэгэхээр чинь энэ бол үнэн амар инээдтэй. За тэгээд Америкийн нэгдсэн улс болон Европын холбоо Украиныг сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлнэ. За дараагийн нэг инээдэмтэй сонин юм баг хүмүүсийн баг нөгөө Украин Европынхны бүр айгүй гайхалыг төрүүлсэн. 200 тэрбум доллар одоо эн чинь Европод Оросын зарцаасан хөрөнгөний нэг 100 тэрбум доллар, Америкт нэг 100 тэрбум доллар байгаа юм бэ. За тэгээд энэ хоёрыг нийлүүлээд энэ 200 тэрбум доллараар Украины хөгжлийн сан бий болгоод Украиныг одоо хөгжүүлнэ гэдэг. Ингээ эхний өгүүлбэр нь айгүй гоё байгаа зү тий. Украиныг сэргээн босгоно энэ 200 тэрбум доллараар. Тэгсэн мөртлөө энэ хөрөнгийн ашгийг нь нэг хэсгийг нь Америкийн 50% нь Америкийн нэгдсэн улсад нөгөө нь Оростой хамтарсан төслүүдэд зориулагдана гэдэг. Тэгээд одоо энэ цэвэр мөнгө яригдж байна гэсэн үг үстэй тий. Яхаар Орос энэ ашигаас нь Украиныг сүйдэлж хайчаад дараа нь сэргээн босгосон ашигаас нь Оросд 50% нөгөн 50% нь Америкт нийлүүлсэн төслөд зориулна гэж байна. Ийм сонирхолтой юм гарч ирсэн төрүүчийн төлөвлөгөөнөөс өөр. За тэгээд Оросын эсрэг авсан 20 арга хэмжээг үе шаттайгаар цуцлана. За их 8-ын бүлэгт иргэн оруулна. За тэгээд Орос Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. За энэ дээр нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө олзлогдсыг бүгдээр солино, хүүхдүүдийг буцаана гэд эднэр бол бүгд байж байгаа. Тэгээд Запорожийг болохтон зэрэг Запорожийн атомын цахилгаан станцыг Магатэ аваад тэгээд цахилгаан эрчим хүчийн Оросд 50% нөгөн 50% нь Украинд өгнө гэж байна. Тэгэхээр нэгээс нь атомын цахилгаан станцыг эзэлж авчаад тэгээд тэндээс нь 50% цахилгааны манах авна гэсэн үг байна шүү дээ. Тэгээ Оросд. За тэгээд дараа нь гэрээнд гарын усыг зурснаас хойш одоо 100 хоногийн дараа Украинаас сонгуулаа явуулна гэсэн бас нэг инээдтэй заалт орсон байна. Украин Москва эсвэл Санкт-Петербург руу ямар ч шалтгаангүйгээр буужин харуулах юм бол
аюулгүй байдлын баталгаа нь хүчингүй болно гэсэн. Яг энийг ингээд ихээр нь уншсан хүмүүс бүр гайхчихна. Бүр үнэхээр гайхчихна. За ийм хоёр төлөлгөө гараад баахан бужигнуваа. За ингээд бужигнсны дараа юу болсон гэвэл яг энэ үеэр харин нөгөө нэг Европын холбооны юунд биш нөгөө 20-ын уулзалт болж ирсэн тий. Тэгээд Европын холбооны хүмүүс чи ер нь гів гинтхийн чи юу болоод байна үгүй шуугаад явчихна үсттэй чи юу. Тэгээд шуугаад явсны дараа энэний дараа Зеленский ард түмэндээ хандаж үг хэлсэн ба. За тэгэхээр энэ Зеленскигийн үгийг амар гуйвуулж тайлбарсан байлээ. Манай Facebook дээр бол ерөөсөө аимшигтай гуйвуулж тайлбарсан байлээ. Зеленский шууд одоо би бууж өгч гэнэ гэж тайлбарсан. Үгүй ээ. Яагаад гэвэл би яг их Украин хэлээр нь Зеленский яриаг сонссон. За юу гэж хэлсэнгүй бид одоо түүхэндээ хамгийн хэцүү мөчүүдийн нэгэд ирээд байна тий. Украин одоо нэр төрөө алдах эсвэл одоо гол түнш буюу Америкийн нэгдсэн улсыг алдах эрсдэлтэй маш хэцүү үед одоо сонголттой тулгарч магадгүй байна гэж хэлсэн. За эсвэл одоо энэ 28 нөхцөл бүхий төлөвлөгөөг нь биелүүлэх эсвэл бид одоо энэ одоо эрсдэлийн өмнө тийм цаашдаа одоо тэмцээд хүнд өвлийг давах болж байна. За тэгээд одоо энэ яг нөгөө Зеленскигийн хэлсэн үгийн дараа нь хүмүүс зөв ингээд Черчиллийн утга санаагаар ингээд тайлбарсан. Хэрв улс орон дайтахыг биш бууж өгөх гутамшигыг сонгуул дайн гутамшиг хоёртой хоёулантай нүлддэг гэсэн ийм алдарт үгийг сануулсан байна гэсэн. Нэгсэндээ Зеленский эсвэл би өөрийнхөө Украины улсынхаа нэр төрийг авч хоцрох тий. Тэгээ энэ дотор чинь тусгаар тогтнол өөр бүх юмнууд нь орж байгаа тийм үү. За эсвэл би Америкийг алдах гол түншийн одоо их зөөлөн маягаар хэлсэн гол түншийн алдах ийм хоёр сонголтын өмнө тулгараад байна гэж хэлсэн ба. За тэгээд дараа нь юу гэж хэлсэнгүй би хизээж их орноо зарахгүй. 22 онд ч зараагүй, одоо ч зарахгүй. 2019 онд би анх ерөнхийлөгч болохдоо ард түмнийхээ өмнө Украины тусгаар тогтнол эрх ашиг бүрэн эрхт байдлыг хамгаална гэж тангараг өргөсөн. Тэр тангаргаасаа би хизээж юу яахгүй тэгээ буцахгүй гэсэн ийм үг хэлсэн ба. Тэгэхээр чинь бууж өгж байгаа биш. Өөрөөр хэлбэл би Украинда үнэнчээр хоцорно гэсэн үг. За тэгтээ Америкт чи хэрэлдэж муудалцаж болохгүй шүү дээ тийм биз. За бид нэгдэж 24-7 хоног ажиллаад эрх чөлөө газар нутаг эв нэгдэл нэр төр тусгаар тогтнолоо хамгаалах болно. Бид Америк улстай тайван хамтран ажиллаж, ятгах, аргументыг гаргах болно. Тэгээ би Украины ард түмэнд итгэж байна. 24 оны 2 сарын 24-нд Украин улс ганцаараа байсан. Хэн ч Оросын холбооны улсын түрэмгийлийг зогсоож чадахгүй гэж бодож ирсэн. Үүнийг бид дахин харах ёсгүй. Украинчууд үнэн шударга төгсгөлийг хардаг гэдгийг дэлхийн нийт ойлгох ёстой. Тэгээд Украины ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой. Бид Америк болон бусад бүх түншүүдтэйгээ тайван одоо ажиллаж, ятгах, өөр хувилбарыг санал болгох болно. Гэхдээ бид одоо дайсандаа Украин их тайвныг хүсэхгүй байх гэж хэлэх ямар ч үндслийг өгөхгүй гэсэн ийм юу ард түмэндээ хандаж хэлсэн ба. Тэгэхээр энэ бол ямар ч тийм үг хэллийг Украин одоо ерөөсөө би бууж өглөө боллоо гэсэн Зеленскигийн тийм яриа болоогүй шүү. Энэ бол яг цэвэр Украин хэлний дээрээс нь би та нарт орчуулж хэлж өгч байгаа. Тэгэхээр би ерөөсөө ингэхгүй гэж ингэж ярьсан. За энэний дараа мэдээж хэрэг Украинд гів гинтхэн за тэгээ дараа нь хэвлэлүүдээр юу гэж хэлсэн гэвэл энэ төлөвлөгөөг Марко Рубио, энэ Стив Витков, Трампийн нөгөө хүргэн Жаред Кушнер, тэгээ Кирилл Димитров боловсруулсан гэж шуугаад явцсан. Тэгэнгүүт нь Рубиог ерөөсөн энэ The Economist сэтгүүлд болохоор Рубиог одоо энэ төлөвлөгөөнд оролцсон одоо энийг батлах боломжгүй гэд тэгсэн ба. Тэгээ дараа нь Рубио ч өөрөө би ерөөсөө энд оролцоогүй гэсэн гэвч одоо энэ чинь өөрөө Трампийн засаг захиргаанд ажиллаж байгаа хүн болохоор мэдээж хамаагүй ярьж чадахгүй тийм үү. За ингээд
Украинд яг энэтэй зэрэгцээд Америкийн улсын армийн сайд гэсэн армийн сайд гэдэг яг яаж юу гэж хэлэх юм ба монголоор мэдэхгүй. Дэн Дрискол, генерал Рэнди Жорж, тэгээд дараа нь бас нэг Христопер Доноха гэж орчуулах юм болоо тий. Тэр хүмүүс Украинд гів гүнт хийрсэн. Тэгэхээр энэ нь бол ерөөсөө сангийн сайд Скот өнгөрсөн 2 дугаар сард сангийн сайд Скот Бейсент Украинд альчилсан шүү дээ. Тийм ээ. Тэрнээс хойш ер нь бол бараг Трампын ерөнхийлөгч болсноос хойш анх удаага ийм өндөр дээд хэмжээний төлөөлөгчд Украинд ирж байгаа Америкаас. Түрүүнд чинь бол дайн ихсний дараа Байден чинь хүртэл ирээд Байденгийн засгийн газрын хан тэр тамгын газрын гэдэг юм уу юу гэдэг вүлээ. Засгийн газрын хүмүүсээс Украинд ер нь байж байгаа л хүрээд ирдэг байсан. Трамп гарснаас хойш ерөөсөө ирээгүй ганцхан сангийн сайд нэг удаа өнгөрсөн 2 сард ирээл тэрнээс хойш шокт ирээгүй байж байгаа. Энэ анх удаага ийм хүмүүс ирж байгаа. За энэ нь яг Украин Америкийн нэгдсэн улсын сүүлийн үед нисэх дрон болон бие даасан зэвсгийн технологийн томоохон хэлэлцээн дээр одоо энэ хэд ажиллаж байгаа. Тэгээд энэ хүн айлчлал нь одоо энэ үйл явцыг одоо хурдсгах ийм одоо цэвэр нөгөө цэргийн шугамар ирсэн гэд уг анх удаага бол тэгж хэлсэн юм аа. Тэгэхээр энэ ямар хүмүүс вэ гэх юм бол энэ армийн нарийн бичгийн дарга Дрискол гэдэг хүн нутгийн зэрэг энэ 2007-оос 2010 онуудад айрамд алба хаасан. Тэгээд эхлээ генерал гэдээсэн чинь үгүй юм байлээ. Манайхаар бол ахлах тэслэгч гэмээр юм уу тийм цолтой. Тэгээд морин цэргийн тагнуулын взвууд яхлагчаар ажиллаж байсан 2009 онд Иракт 9 сарын алба хаасан хүн юм байна. Гэхдээ энэ хүний юу гэвэл одоо энэ яг ахлаж ирсэн хүний Элийн хуулийн сургуульд Венстэй одоо сурч исэн нэг ангийнх нь гэсэн. За тэгээд дараагийнх нь болохоор Америкийн нэгдсэн улсын армийн штабын дарга Рэнди Жорж гэдэг хүн ирсэн ба. За энэ 2003 онд 23 оны 9-р сард Байден үед томилогдсон ийм одоо генерал хүн юм байна. Тэгээд 81 оноос хойш алба хааж байгаа Персингийн булангийн дайнд оролцож исэн ийм хүн ирсэн. За дараагийнх нь Америкийн нэгдсэн улсын Европ Америкийн армийн командлагч генерал Крис Доноха гэдэг ийм бас нэг генерал ирсэн ба. Тэгээ энэ нь болохоор энэ Украинд тагнуулын мэдээлэл өгөх, зэвсэг нийлүүлэх, Украины цэргүүдийг сургах ийм ажлыг дайны эхний 4 сард одоо энэ хүн хийж исэн юм байна. За ийм нэг хэдэн хүн гів гэнтхэн хүрээд ирд юм аа Украинд. За тэгээд байжсэн чинь энэ яг энэ үеэр энэ Венсийн нэг ангийн залуу гэдэг 38 настай юм билээ. Эхлээд хүмүүс нөгөө нэг төрсөн өдөр мөдрийн мэдхгүй гайхаал исэн. Тэгээд би яасан чинь энэ нөгөө хүн чинь яг энэ үеэрээ Европын холбооны улсын юунуудтай уулзалт хийсэн. Посол гэхэр ч үгдээ элчингийн посолууд гэхэр ч үгдээ элчингүүдтэй гэсэн үг мө тий уулзалт хийсэн. Тэгсэн чинь айгуу сонин юм болсон. Киевт тэр посолуудтай уулзалт хийхдээ дөнгөж ирэнгүүтээ энэ залуу амар хачин муухай зан гаргасан гэж болно. Шууд ингээд хараал ерөөл хилээл ихэлтэй. Тэгээд нөгөө нэг одоо юу гэдгийг шууд энэ 28 одоо төлөвлөгөөг ерөөсөө шууд биелүүл. Тэгээ ингээд нөгөө нэг 27 одоо маргааш тийм Америкийн нэгдсэн улсын талархлын өдрөөс өмнө энэ төлөвлөгөөг та нар гар үсэг зур тий зурхгүй бол одоо хэцүү байдалд орно. Энэ одоо баас шиг энэ навшийн дайныг зогсоо энэ тэрийг л тэгээ тэнд байсан Европын хүмүүс бүгдөө маш их амар эвгүй байдалд орсон. Амар тийм одоо юу гэдэг шокийн байдалд орсон гэж тэгээ хэрвээ Зеленский гэрээнд одоо гар үсэг зурхгүй Украины дараагийн хилцээ уламд ордох болно гэд элчин сайд нарын тийм Европын элчин сайд нартай шууд уулзсан. Тэгээд дараа нөгөө нэг айгүй их ингээд нөгөө үг болгоныхоо дундуур хараал хэлээл тий та нарын одоо Трамп чи хэлсэн шүү дээ та Украины гарт карт байхгүй гэж энэ тэрэ гэл ингээл айгүй сонин хандлагатай болоод
Тэгээ одоо бараг л худалчинд одоо нөгөө нэг юу гэдэг амар сүрдүүлээд 27 гэхэд гарын үсэг энэ одоо юунд зурхгүй төлөвлөгөөн дээр гарын үсэг зурхгүй бол цаашаагаа одоо Америк туслах боломжгүй. Яг үнэ чанартай бол Америк чинь Трампыг гарснаас хойш яг зэвсгийн болон бус яг хуу тагнуулын юу мэдээлэл хиймэл дагуулын энэ мэдээлэл өгч байгаа болохоос зэвсгийн үед бол ерөөсөө зэвсэг өгөө болцсон шүү дээ Америк тий. Сонсч байгаа хүмүүс бүгд мэдчихэж байгаа. Ганцхан худалдаж байгаа тэрнээс биш ерөөсөө зэвсэг мэвсэг бол Трамп ч юм бол өхөө болсон ба. Тэгээд яг энэний дараа тэгсэн чинь бүр ийм хизээч одоо ийм актер тийм дипломат биш харьцаатай хүн одоо анх удаага хараад Европын элчин сайд нөгөө шоконд орсон гэсэн. Тэгэнгүүт нь шууд нөгөө нэг өмнөд Африкийн Йоханнесбург хотод байсан Европын удирдагчид нөгөө маш хурдан одоо шүүн яаралтай тийм одоо хуралдаан хийсэн байгаа. Тэнд бүх Европын лидерүүд оролцсон ийм маш их хурдан ярилцлага хийсэн. Тэгээд энэ төлөвлөгөөг одоо яг жинхэнэ бодтойгоор авч хэлсэн. Хэрвээ энэ хүн ингэж хайшгирч орлоогүй бол бараг тэгэл ингэсгэл чимээг өнгөрөх байсан ч гэж магадгүй юм тий. Тэгээд дараа нь яг нөгөө нэг дараа нь эн чинь нөгөө нэг Украины ерөнхийлөгчтэй уулзаад тэгээд арай гайгүй зөөлрөөд ааш машин гайгүй болоод тэгээд сони юм их болсон шүү дээ нэрээ сонноос тэгээд арай гайгүй зөөлрөөд тэгээд юуныхантаа дараа нь эн чинь нөгөө Эмират руу Украины нэг бүлэгтэй одоо яг шууд уулзалт хийхээр явсан. Тэр нь юу гэвэл Украины юуны цэргийн тагнуулын албаны тэргүүн Буданов Украины чирс аягүй томчууд нь бүгд явсан. Бүх тагнуулын томчууд нь бүгд явсан. Дотоод гадаад бүх тагнуулын тэргүүнүүд нь тэгэл нарийн бичгүүд нь СБУ-гийн юу гэл ингээд бид нар бүгд яваад тэгээд эднэрт энэ одоо энэ залуутай уулзалт хийгээд бас энэ өөрөө Оросын төлөөлөгчтэй хаалттай уулзалт хийсэн гэсэн. Ингээд яг гол энэ нөгөө тагнуулынхан буюу энэ цэргийн тагнуул энэ хүмүүс чинь гол яриа нь юуны олцлогцыг солих чиглэлээр голдуу ярьсан гэдэг жилээ. Тэгэхээр тэрний юу гэсэн үг вэ? Одоо энэ нөгөө төлөвлөгөөний дотор чинь юу орцсон байгаа шүү дээ. Бүгдийг бүгдөөр солих гэсэн ийм яриа ороод ирсэн ба. За ингээд бужигнаад явж итэл чинь Европын холбооны улс чинь гэгүнтхэн өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулсан. Гэхдээ Европын холбооны төлөвлөгөө бол нэг тийм актер одоо юу гэдэг одоо хитрхи одоо тийм дипломат маягийн хитрхи юу байсан. Гэхдээ яг Европын холбооны улс чинь болохоор Трампын 4 юун дээр хэсэгдээ төлөвлөгөөний 4 юмн дээр бид нар ерөөсөө санал нийлэхгүй гэсэн байна. Энд нь нутаг дэвсгэрийг хуваах, армийн тоог цөөлөх, аюулгүй байдлын баталгаа, тэгээд тэр зарцаасан хөрөнгийг одоо Украинд зарцуулах ашигаас Оросыг хүртэх ийм энэ дөрөв дээр бол бид нэр ерөөсөө санал нийлэхгүй гэсэн мэдээлэл гаргасан. Дараа нь энэний дараа Европын холбооны улс, Канада, Япон улсууд бас хамтарсан мэдээлэл гаргаад тэгээд ерөнхийдөө бол хэл хязгаарыг одоо хүчээр өөрчлөх боломжгүй тийм. Эн чинь бол нөгөө нэгдүгээрт, хоёрт нь бол тухайн тусгаар тогтносон улсын армийн тоог хин нэгэн том гүрэн хязгаарлана гэдэг чинь бол одоо улаан цайм тэр орны дотоод байдалд оролцож байгаа гэсэн үг тийм үү тийм. Тэгэхээр энэ бол армийн багасна гэдэг чинь одоо тэр улс оронд оршин тогтно гэдэг нь байхгүй болно гэсэн үг үстэй. Хин ч гэсэн ямар ч орны армийн тоо тэд байдгийг заана гэдэг ойлголт бол ерөөсөй байхгүй. За тэгээ дараа нь энэ саяын нөгөө шинчилсэн Украины төлөөлөгчид дараа нь бүгдөө явсан байгаа. Тамгын газрын дарга Ермакаар төлөөлүүлээд бүгдөө Америкийн нэгдсэн улс чинь болохоор өрөө биогоор даргалуулад ингээд бүтэн 2 шөнө өдөржингөө шүнжэнгөө эдгээр чинь хуралдаж нөгөө 28-ын төлөөлгөөгийг 19 болгож багасгасан. За ингээд энэ Женевийн хэлэлцээний үеэр Женевт Швейцарт эдгээр хэлэлцээний үеэр Украины зэвсгүүчний нөгөө нэг жанжин штабын дарга Гнатов оролцсон байгаа. За эн чинь бол яг энэ асуудал зөвхөн нэг асуудалтай холбогдож байгаа шүү дээ. Эн чинь зэвсгүүчний тоог цөөлөх асуудал.
Тэгэхээр зэвсэг хүчний тоог цөөлөх асуудлыг ерөөс огт ярилцаагүй гэж хэлсэн ба. Тэгээд энэ тэгэхээр жанжин штабын дарга нь ингээд энэ Женевийн хилцэн дээр бол ерөөсөн ямар ч ийм зэвсэг хүчний тоог цөөлөх асуудал яригдаагүй гэдэг чинь энэ 19 одоо юунд төлөвлөгөөний тоонд одоо тэр 800 мянга 400 мянга болгох юу болол ерөөсөө ороогүй гэсэн үг. Гэтэ яг энэ дээр нэг юм ярьж лээ л да хүмүүс 800 мянга гэдэг бол мэдээж Украины хүн амын хувьд бол маш их олон их хүн байд юм байна тий. Тэдний чинь одоо нэг зэвсэгжүүлэх, хооллох энэ төр гэдэг тий харьцангуй их. Гэвч цэргийн зэвсэг хүчний тоог гаднаас тогтоож өгнө гэдэг бол шууд одоо тэр оронд одоо халдж байгаа гэсэн үг ээ. За тэгээд энэ жанжин штабын дарга Гнатов хэлэхдээ байлдааны цэргийн одоо энэ байлдааны ажиллагаа дуусны дараа Украины арим ямар байх, түүний хэмжээ, цэргийн одоо бүтэц, нийгмийн баталгаа энэ бүгдийг Украин өөрөө шийднэ гэж ингээд энэ бол нөгөө цэргийнхэн ингэж хэлсэн ба. За ингээд энэ юунуудын төлөвлөгөө гарсны дараа гів гэнтхэн Трамп чинь Украиныг айлгаж эхэлсэн. Нөгөө пост хүчээ сүрдүүлсэн. Украин бол одоо Украин Оросын хооронд их тайван заавалчгүй тогтох ёстой. Тэгээд нөгөө яг л ярьдаг юмнуудаа ярьсан тий. Би байсан бол дан гарахгүй байсан. Би энэ дайныг өвлөж авсан. Байденаас өвлөж авсан. Байден гэдэг нь ойрмог юм ерөөсөө энэ дайныг зогсоогоогүй гэл ингээл тэгээд энэ инхийн төлөвлөгөөний шийдвэрийг маш их яаралчлах хэрэгтэй. Тэгвэл та нар өвлийг давж чадахгүй өнөө дээргээд ингээд сөрдүүлсэн ба. Тэгээд хэрвээ одоо Зеленский энэ төлөвлөгөөг хүлээж авахгүй бол тий тэр тэмцлээ дээр дайны өөрөө үргэлжлүүлт юм байгаа үз ч гэдэг юм. Ингээд амар би чамд нөгөө 2 сар дуулцахтаа л чамд карт авахгүй гэж хэлсэн биз дээ. Путин бол одоо инх тайвныг маш их хүсэж байгаа энэ төр гэсэн юм хэлсэн. Тэгээд сэтгүүлчид Путин Трампаас асуусан байхгүй Путин энэ одоо Украины дайныг зогсоогоод цаашаагаа Балтийн орнууд ч юм уу тий орнуудад аюул болох тийм болохгүй гих баталгаа байна уу гэсэн чинь би баталгаа гаргаж чадна. Путин цаашаага явахгүй. Тийм ингээд би энэ нэг тайвны одоо юу гэж чинь баталгааг чинь би өөрөө гаргаж яах гэл ингээд гисэн. Би өөрөө гаргана. Трамп ч одоо хэдэн настай хүн билээ дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар Трамп чинь бол мөнхийн хүн биш шүү дээ. Ямар нэгэн сонгуул гараад байхгүй шийдэгдэн тий. Тэгэхээр энэ бол ямар ч одоо Украины одоо аюулгүй байдлын баталгаа гаргах ямар ч одоо боломжгүй гэсэн үг байгаа. За ингээд дараа нь энэний дараа одоо нөгөө нэг юу Женевт тэр 19 төлөвлөгөөн дээр ерөнхийдөө одоо өнөөдрийн байдлаар ярьж байгаагаар энэ яг Женевийн төлөвлөгөөн дээр болохтан зэрэг Украины гол ерөөсөө хүлээж авах гулаан шугам гэсэн үг тий гол хүлээж авах гулаан шугам нь юу вэ гэвэл ерөөсөө газар нутаг тэгээд энэ айрм юу яах тий энэ юмнууд байгаа юм байна. За тэгээд эрийн бусад юунууд дээр нь бол харьцангуйгаар одоо энэ Женевийн хилцээгээр харьцангуйгаар одоо юу боломжийн гарсан гэж үзэж байна. Гэхдээ хамгийн одоо эмзэг хоёр сэдв дээр Зеленский одоо хин хоёр Зеленский Трамп хоёр одоо эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Гар үсэх зурх юм байна. За тэгээд энэ 7 хоногт уг нь бол Зеленский явна гэжсэн. Гэхдээ ерөөсөө явахгүй гээр баг шийдэж явах шиг байна. Сүүлийн мэдээгээр. За энэ дээр чинь тэгээд дундуур нь ер нь маш их юм болсон доо. Ер аимшигтай их юм болсон. Тэгээ манайхан айгүй сонирхолтой биш байж магадгүй. За тэгээд эндээс одоо ингээд хүмүүс Украины айгүй сайн нэг тийм хүн бидээ би тэрний орчуулгыг хэлээд өгье. Ямар дүгнэлт гарч ийн вэ гэд. За өчигдөр Трамп хэлэхдээ Витков Москва руу явна. Тэгээд нөгөө залуу нь хэн блэ Дрискол хэн блэ нүд нэрийг мартчихлаа. Нөгөөд чинь Украин руу явна гэж хэлсэн ба. За тэгээ одоо би нэг дүгнэлтийг хэлж өгье. Женевийн төлөвлөгөө гэдэг нь цаашаа жохом юу болохыг би мэдэхгүй тий. Яг өнөөдрийн байдлаар яг энэ миний цаг үед ярьж байгаа байдлаар ямар дүгнэлт хийж ийнэг вэ? Витков Москва руу явсандаа явна. За тэгээд Путинд бол Женевт одоо эцэслэн боловсруулсан энэ төлөвлөгөөг үзүүлнэ. Путин бол уншихчгүй бараг тий үгүйсгэн. За тэгээ Витков буцаж ирээд Украин хилцэг зөрчөөд хилцэг юу биелүүлэхгүй гэж яана гэд Трампд хэлнэ гэж. За хоёрт нь бол
Женевийн төлөвлөгөө нэгэнт Путин хүлээн зөвшөөрөхгүй учраас ойрын хугацаанд Зеленский Трамптай уулзахгүй. Яагаад гэвэл талууд одоо тохиролцоонд хүрч чадахгүй байх гэсэн үг. За тэгээд энэ талууд тохиролцоонд хүрэхгүй гэдгийг Трамп ч гэсэн өөрөө ойлгож байгаа. Тийм учраас Зеленскийг ир мэр гэхгүй байгаа. За ингээд Витков Москвагаас буцаж ирээд бүх зүйл анхныхаа байр сууриндаа эргэж ороод ингээд 746 дахь удаагаар тойрог замаар тойроод явна. За ингээд Дмитриевийн 28 зөвлөхөд төлөвлөгөөг Трампын нэрлэж буй Америкийн төлөвлөгөө гэдгээр нь одоо Украин дахиж шахаж шаардна. Тэгээд энэ хуучин болон шин хоёр энэ төлөвлөгөөний хоорондох завсралгааны үеэр харин нэг гайгүй байж магадгүй эсвэл гордож байгаа мэдээ нь юу гэвэл Трамп дахиад л нөгөө шинэ хориг арга хэмжээ авна. Тэгээд нөгөө Линдси Грахамын хуучин 500% тарифын тухай хуулийн төслийн хуулийн төслөөр одоо нөгөө нэг дахиад нөгөө нэг юу ятдаг штэ занл хийлдэг штэ тий. Би одоо ингээд хориг арга хэмжээ авна. Би одоо 500% тарифа нэмэгдүүлнэ гэд энэ дахиад л явагдана. За тэгээд энэ хоёрын хоорондын завсралгаанаар Украин юу хожих вэ гэвэл яг нөгөө нэг Америкаас одоо тэр нөгөө Америкийн зарж байгаа зэвсгийн тусламж юм уу эсвэл одоо нөгөө тагнуулын мэдээллийг таслахаас төр зур сэргийлж цаг хугацаа хожиж байгаа гэсэн. Тэгээд ерөнхийдөө энэ төлөвлөгөө бол ингээл нэг актер шуугаал нэг хэсэг намдах байх гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл нөгөө Америкт чинь өнөөдөр ингээд талархлын өдөр гээд ингээд баг сар баярын өдрүүд болчихж байгаа. Трамп чинь нөгөө цагаан ордноос бүр явчихж байгаа. Тэгэхээр чи мэдээж хэрэг хинч тийм энэ баярын саруудад одоо албан ёсны тийм том уулзалтууд болохгүй гэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол нэг жоохон ингээд шуугаал ингээд баг намдах юм байна. За ингээд байжсэн чи өнгөрсөн шөнө Bloomberg дээр юуны 10 сарын 16-ны Витков хин Ушаков Дмитриев Орсын эднэрийн хоорондын утасны яриаг цацсан байгаа. Чухам яг аяагаад одоо цацж байгаа юм. Аль талаас нь цацж байгаа хинч мэдээж мэдэхгүй бөөн шуугаан болсон. За энэ дээр хамгийн гол анхаарал татсан шуугаан юу исэн бэ гэвэл энэ чинь нөгөө нэг 10 сарын 15 16-ны үеийн яриануд гэдэг чинь Зеленский 17-нд нөгөө нэг томагавк авах гээд Америкт Трамптай уулзсан өдрийн урдлын 2 өдрийн яриаг цацсан. Тэгэхээр юу болсон бэ гэдгийг бид нар мэдж байгаа. Яг Зеленскийг Трамптай уулзахын урд өдөр нь Путин Трамптай яриад Трамп чи яг пуужин өгнө гэжсэн нэг гинтгэн маргааш нь дахиад нөгөө Зеленский гэж сонин болгосон шүү дээ тий. Дахиад нөгөө бүх нөгөө яг л нөгөө 2 сар шиг дайрж мараад бараг л дайрах шахаал тэгэл нөгөө томагавк өхөн болол та нар ерөөсөө дайнаа дуусгахыг хүсэхгүй байх гэл ингээд ярьлаа явуулсан тий. Тэгсэн чинь энэ утасны яриан дээр яг тэрний урт талын 16-нд ярьсан яриан дээр эднэр хоорондоо ярианыхын тэр юу бичлэгийг харж байхад яг ингээд найз нар юм шиг. Тэ ер нь бол баг ингээд нэгнийгаа ерөөсөө нөгөө энэ эдгэр чинь овогтой нэртэй дуулддаг шүү дээ. Тэ овог нэртэй биш. Зүгээр л одоо баг нэрээр нь ингээд дуурал юури мөр гэл тэ ингээд дима мимат гэд ингээд дууддаг тэ. Тэгж дуудаад тэгээ та нар Зеленскийг 5 дахь өдөр Трамп дээр очих жоог мэдж байгаа үстэй гэсэн чинь нөгөө хүн мэдж байгаа гэдгсэн чинь би та нарт одоо Витков Трампын тусгай төлөөлөгч нь Оросын Путиний тусгай төлөөлөгчөд хэлж байгаа шүү дээ. Тийм сонирн байгаа зү тийм яриа болж байгаа. Юу гэж ярьсан гэвэл Зеленский 5 дахь өдөр очино гэж мэдж байгаа үстэй гэсэн нөгөөх нь мэдж байгаа гэсэн чинь би бодохдоо энэ ярианы өмнө манай дарга танаа дарахтай уцаар яриул их сайн байна гэж байгаа. Тэгэхээр манай дарга гэдэг нь Трамп, танаа дарга гэдэг нь Путин. Тийм. Тэгээд яриул их сайн байна. Тэгээ хамгийн гол нь энэ нөгөө зөвлөгөөн дээрээ яаж Трампд ямар үгээр ямар үгнүүдийг хэлүүл зүгээр үг гэсэн зөвлөгөө хүртэл одоо өгсөн өгж ийм зөвлөсөн ийм яриа байна.
За тэгээд тэрний дараа тэр нөгөө нэг газын зурваст хэрглэж исэн 20 заалттай инхийн төлөвлөгөөг Украин Оросын дайн дээр хэрэглүүл яасан гэд тэр нөгөө нэг Дмитрий Виткопод санал болгож байгаа яриа. За тэгээд тэр яриаг ингээд бүр ингээд бүгдийг нь унших юм бол айгүй их олон юмнууд гарч ирнэ. Гэтэ хамгийн гол нь ямар ч байсан эднэр тэгээ нөгөө нэг Зеленскийг очихын өмнө эдгээр аль хизээний тохироод яриад юу гэж ярих, яах хэлхийг ингээд тохирсон байсан байна гэдг нь бол мэдэгдсэн, гарч ирсэн. За тэгээд дараа нь өчигдөр Трампаас асуусан. Та энэ яриаг сонссон уугүй юу гэсэн чинь би сонсоогүй гэдэг жил. Би сонсоогүй гэхдээ эн чинь бол нөгөө нэг аль талд нь л одоо юу гэсэн үг шүү дээ, тий? Аль талд нь л одоо нөгөө нэг идээ санаа өгж байгаа шүү дээ, тий? Эн чинь бол ингэж л одоо переговор манайхаар ингэж л хилцээ явагддаг, тий? Тэгээд гэж хэлсэн ба. Тэгэхээр бол эдгээр бүгдөө Трампын тэгж хэлж гин гэдэг чинь энэ яриаг одоо зарим нь хуурамч гэлдэг шүү дээ, тий? Хуурамч. Тэгэхээр Трампын тэгж хэлж гин гэдэг чинь ерөнхийдөө бараг зөвшөөрч гин үү гэж ойлгосон. Би болохоор тэгээд ийм болоод урчин шуугаад өнгөрсөн маа. Гэтэ би энийг ингээд бүр амар тодорхой ярмааргүй байна. Ягаад гэвэл цаг айгүй бага бидтэй одоо зөндөө цаг болчихж байна, тий? 1 цаг бараг болох гэж. Тэгэхээр энийг яг дараа нь ингээд бүр дэлгэрүүлж ярьж болох юм. За ингээд одоо яг өнөөдрийн байдлаар энэ Женевт болсон Женев биш тэр нөгөө юунд болж байгаа Абу Дабид болж байгаа яриа одоо хүртэл үргэлжилж байгаа. Тэр нөгөө нэг Дрисколийн Оросын талтай уулзж байгаа нэг хаалттай уулзалт болсон юм байлээ. Тэгээд тэрний дараагийн үргэлжилсэн уулзалт болж байгаа. За тэгээд Буданов тэнд байгаа. Бас одоо нэг өсөндөө тэнд ингээ 3 талын уулзалт болж байгаа. Чухам Буданов Оросын талтай уулзсан уугүй юу гэдг нь одоохондоо мэдэгдээгүй байгаа юм байна. Ямар ч байсан энэ Женевийн юугаар сая чи нөгөө нэг Украины юу гүчин хүртэл саяын энэ бужигнаанаар Украины үндэсний аюулгүй байдлын батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Умеровыг хүртэл Зеленскигийн юунд те эсрэг тавьж хэлсэн шүү дээ. Бас бөөн шууган басан ба. Тэгээд энэ өнөөдрийн мэдээгээр өнөөдөр өглөө Женевт хэлцэж байгаа гэрээний гол нөхцөлийн талаар нэгдсэн ойлголтод хүрсэн тий. Ерөнхийдөө бол айгүй дажгүй явагдаж байна гэсэн. Би дажгүй гэдэг нь юу хэлээр хэлчихлээ, энгийн хэлээр. Тэгээд боломжийн явагдаж байна гэд ингээд хэлсэн байна лээ. Ямар ч байсан гол нөгөө нэг удирдах байгаа хүн нь гэхдээ украинчууд ч гэсэн өөрсдөө айгүй гайхсан тий. Будановыг ингээд өөрөө удирдах. Тэгээд энэ Америк, Оросын талтай ингээд гурвалсан уулзалтыг өөрөө удирдах орж ийн гэд. Тэгээд тэрэн дээр энэ зөвхөн хүмүүс тэгжлээ зөвхөн энгийн хов маягаар ингээд ярихад ер нь бол ийм тагнуулын албаныхан оролцоод ирэхээр дандаа нөгөө фактууд, баримт бичигнүүд авчирдаг тий. Яг ингээд тагнуулын бичиг баримтны өмнө ярьдаг тий. Тэгэхээр энэ бол нэлээд сериусны, нэлээд одоо хатуу яриа болж байгаа байх гэж үзэж байгаа юм байна. Тэрнээс улс төрийнхэн бол ямар нэгэн бичиг баримт авчирна гэж байхгүй. За тагнуулынхан бол яг ийм юм болж байна гэдгийг ингэж нөгөө нэг одоо яагаад гэвэл ийм өндөр хэмжээний хүмүүс анх удаа ирж байгаа учраас тэдний өмнө ялангуяа энэ цэрэг тагнуулын газрын хүмүүс чинь яг л баримттай юм харж тий шийдвэр гаргадаг. Тэгэхээр ер нь бол одоо эцсийн ингээд бүх юмыг дэлгэж баримттайгаар ярилцж байгаа байхаа гэж үзэж байгаа юм байна. За одоо ингээд энэ дараагийн нөгөө үр дүн нь бол мэдээж гараагүй байж байгаа тий. Одоо энэ дуусаг байгаа гэсэн үг шүү дээ. Яг өнөөдрийн миний ярьж байгаа хүртэл ийм юм болоод өнгөрлөө. За тэгээд хов маягийн, хов чанарын зөндөө юм явсан. Тэр нөгөө нэг юуны Майамид чинь тэр Виткоп Умеровыг Майамид хүрээд иргээд тэнд очсныхан дараа тэр нөгөө яг тэр хилцээнд нь Катрийн албаны хүн байсан. Тэгэхээр чин энэ айгүй бол Катар, Турк энтер оролцсон гэдэг чинь бас нөгөө Кримийн асуудал бас яригдсан байж магадгүй гэж үзэж байгаа юм бэ. Тэгээд жишээлбэл одоо нөгөө
тэр нөгөө нэг юунд Кремийг Америк нэгдсэн улс болон бусад улсууд Кремийг хүлээн зөвшөөрөх боловч Украинаас үүнийг шаардахгүй гэсэн ийм бичиг тэр нөгөө төлөвлөгөөний дотор орсон байсан гэсэн. Тэгээд тэр нь бусад улсууд гэхээр чинь Европ бол хизээч одоо Кремийг хүлээн зөвшөөрөхгүйгээд бүр аль 14 онд хэлсэн байгаа. Тэгэхээр чинь бусад улсууд гэхээр чинь тэгвэл одоо ямар улсууд нэгдсэн байх нь үү те. Тэгэхээр тэнд Катрийн Туркийн төлөөлөгчд байсан гэдэг чинь бас арай тэд нар оролцсон биш үү дээ гэл ингээл хов яригдаа л. За ингээд ийм болоод өнгөрсөн. Тэгээд ямар ч хэлсэн саяын тэр дүгнэлт дээр бол хүмүүсийн дүгнэлт дээр бол энэ төлөвлөгөө нэг чих тийм айхтар одоо юунд хүрэхгүй байхаа. Тэр Оросын тал хүлээж авахгүй гэдгийг. Оросын тал чинь тэгээ сая чинь бас нөгөө Трамп хоёр ч уцаар ирсэн шүү дээ уржигдэр. Бол ярианых нь өнгөн одоо нөгөө анхных нь юуг нөхцөл байдлыг арилгах ёстой гэдэг чинь бас л Оросын тал руу л байна лээ. Ер нь бол тэгээд чухам яаж шийдэцгийх юм аа бүүмээ. Тэгээд ингээд явж байна. За миний бэлдсэн юм энэ 7 хоногт болсон гол чухал юмнууд юм. За баярлалаа. Харин тийм Атланта юутал юм явж байх шиг байна. Гэхдээ би нөгөө энэ бичлэгүүд татчих та өмнө нь энэ гал зогсоох гэрээ мэрээ ярьж явах үеийн бичлэгүүд татаад эргээ сонсож яхад бодогчлээ л дээ. Тэг яг нөгөө нэг процесс нь ингээд явах дунд түрүүн энэ гэрээ инээ тэрэ гэж ингэж эргэж буцаж явж явах энэ юуны үр дүнд юу үлдсэн байна гэхээр Европ нэгдээд ингээд Украинд туслах энэ үр дүн үлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр наа чин дээр олон баяр ёслол болно. За Крисмас болно. Тэгэхээр цагаан ордны нэгсэнд ажлын үзүүлэлт буураад ирэх. Учираас тэрний өмнө наадвал чинь нэг амхандаа чаас нөгөө Трампын багийнхан гэх юм эднэрийн боловсруулж байгаа хэлбэр төршний юм байгаа үз. Тэгээд мэдээж Трампын баг дотор Оросын одоо нөгөө төлөөлөгчд багсаар их байгаа гэдэг нь удаад айгүй тодорхой боллоо тий. Тэгээ энэ зүйлүүд яг энэ нэг үр дүнд хүрэхгүйгээр ингээд явах. Тэгээд дахиад л сая бол сандраал Европынхан нэгдээд гарлаа. Сая тэгээ G20 дээр ашгүй улс орнууд уулзсан байж байгаа. Тэндээс Япон оролцоод бас нэг байр суурийн асуудал ингээд тодорхойлогдоо явчих шиг боллоо. Тэгээ би ингэж эцсийн бүдэгт энэ европчуудын нэгдэл гэдэг юм руу ер нь дахиад түлхэгдэж байгаа ийм хэлбэр болох юм болов гэсэн нэг тийм харагдаад байгаа. За процесс бол яг ингээд явна. Гэхдээ үр дүн яг юу болж юм гарах нь гэхээр Америк бол өөрөө бас л асуудлаас хүндий угаасаа байж тэр одоо европчуудыг л хөдлөх дахиж нэг докторч хөдлөх юм руугаал явж байгаа шүү дээ. Ерөөсөө өөр одоо хэнийг докторхоо тийм бицтэй. Тэгээ тиймэрхүү тал руугаа л юм явсан байх. Одоо ингээд Крисмас хүртэл нэг хэсэг ингээд яачих юм байгаа үстэй л гэсэн байдалтай. Тэгээ яг нөгөө одоо ингээд би зүгээр энэ Японы байдлаас эднэр ингээ харахад бол ер нь Зеленский нэлээ эмоцлог хүн юм. Урд нь одоо сая бол тэгтээ хөөх юм зүүнний нөхөр орох хэмжээнд л нэлээд эмоц төвчээр одоо юугаа барилаа л да. Амархан муудалцаж байхгүй тий. Тэгээ ер нь Америкийг алдаж магадгүй гэдгээ илэрхийлсэн ч гэсэн яаж игээд бас юм ярьслах хийж чадахгүй төвшөнд очихгүй хэмжээнд бас ингээд зохицуудлаа. Энд чинь бас нэг сургамж авцсан байна. Тэгээ яг ер нь бол энэ нөхдүүдийн энэ юмыг одоо нэгэнт уншиж ингээд дассан юм чинь тэгж айхтар тий ийм эмоцтой юу тий иргэдтэй хандаж ийм хүнд ийм юу өднөр үсэхгүй байвал уг нь айгүй чухал. Эн чи юу гэхээр улс төр дээр одоо Япон хятадын муудалцаа энэ төр юм дээр ихэр харж байхад хэн эмоцлоогүй энэ тэр хүн тэр тийм юу буудаг штэ. Тэгээ тийм учраас энэ дээр одоо яг энэ Европ хүмүүсийн цагаан арчнууд энэ юу хүмүүсийн одоо онцлог юм да. Азууд чиг бас арай биш байж чадахгүй юм байхын айгүй тийм бүгдээрээ нийтээрээ их эмоцлж байна гэдэг нэг юм бас харагдчих байна. Тэгээд яг тэгтээ харин ч суралцаад бас хөөх юм нэлээд зүүнний нөхөр орж байгаа юм шиг төвчээр гаргаж जैन. Тэгээд хингүүл хүмүүжж байгаа юм байна. Би тэгтээ саяын төлөвлөгөөний дараа бол Зеленский харин ч өстой айгүй ухаантай
эртний хэвийг олж гарсан гэж бодож байна. Ягаад гэвэл Украиныг ч алдахгүй, Америктай ч муудалцахгүйгээр эвтэйхэн гараа явуулсан. Гэхдээ нөгөө нэг хүмүүс ингээд ямар нэгэн юм дээр нөгөө хүмүүс яг жинхэнэ үнэн нүүр царай гардаг гэж байдаг шүү дээ, тий. Яг сая тэр болсон шүү дээ. Энэ төлөвлөгөө гараад ирсэн чинь эхнийхэн төлөвлөгөө гараад ирсэн чинь та нар сонссон те хэн амар чанга орилж гарч ирсэн гэвэл нөгөө л Словак ерөнхий сайд Фицо, Орбан тэгэл яг ингээл яг л нөгөө нэг Путингийн талыг баримталдаг хүмүүс л ерөөсөө энэ төлөвлөгөөг л одоо баталцгаая. Энэ Орос ялах нь бол одоо Фицо ч улаан цай хэлсэн шүү дээ. Тий Орос ялах нь гарцаагүй энэ төлөвлөгөөг ерөөсөө шууд л одоо нөгөө нэг гар үсэг зураад одоо Украин бууж өггээл хин чин Орбан чи энэ төлөвлөгөөн дээр гар үсэг зурхгүй бол би Украинд ерөөсөө бүх Европын холбооны тусламж өгдөг би блок хийн гээл Монголд ч хүртэл энэ Зеленский бууж өглөө гэл ингээл. Тэгэхээр сая яг эндээс юу ажиглагдаж байна гэвэл ерөөсөө л КГБ-гийн ажил гэдэг юм чинь нөгөө юу гэдэг лээ ямар ч юм зүгээр нэг гарч ирдэггүй те тэр авилгын хэрэг одоо ямар ч энэ төлөвлөгөө ямар ч юм зүгээр хизээж гарч ирдэггүй гэдгийг л ойлгомжтой байгаа зү. Тэгэхээр энэ аимшигтай юм дундаас өөрийгөө авч гарна гэдэг чинь бол маш л их ухаан зарах хэрэгтэй байх л та. Тий энэ суралцж байна. Гэхдээ өшөө хэрэгтэй. Сая одоо Украин бас нэг талаа өөртөө их момент авдж байгаагаа ойлгох хэрэгтэй. Энэ авилгалынхаа асуудлаар. Одоо тэр засгийн тэр юу хоёр сайдаа солиод бид дандаа нөгөө Зеленскийгийн багын найз тэр баг бизнесний тэр хүмүүс бичлээ яригдаад ингээд ирээд хий гарангуут энэ л чинь энэ КГБ-гийнхэн чинь бас ингээд технологи бариад авах боломж нь үүсэж штэ. Тэгээ нэгэсэндээ одоо Зеленский бас энэ иргэдийн коммуникацийг хэсгээс аргагүй болж байгаа нэг шалтгаан чинь бас нэг талаа тэр нь бас явж байгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр ийм нөгөө энэ соцын нөгөө амжилтаа авсан энэ арчаагүй юм хачин хүмүүсийн чинь нөгөө юм нь өөртөө ингээд нөгөө султлаа хүнд алдаад моментн дээрээ гიშгүүлэх одоо юм руу төлхүүлж байна. Тэгээ энэ бол одоо сургамж болгож гарцаа авахгүй хүлээж авахгүй л бол болохгүй зүйл. Тийм байгаад байгаа. Тэгээ боломж нь яг сая бол яг тэр авилгалын асуудлын энэ үе дээр нь амар момент гарч байна. Улс төрийн хувьд бол гарцаа авахгүй энэ явж байна. Тэгээ иймэрхүү юмнуудыг бас нэг ярахаа бас бид нар бас харж ойлгомоор ингэж харагджилээ. Тэгээд гэхдээ мэдээж ямар ч тохиолдолд энэ Европт нар ингээ хараад энэ одоо газар нутгийн тасалж идэг ийм ойлголт бол байхгүй байх л гэж бодож байна. Тэгээ харин тэр алсын тусгалын пуужийг юугаар пуужинчүүд тэр Москва эднэр рүү нэлээд сайн өөрийнх нь Украины өөрийнх нь нэвтүүн доовгүй нэвтүүн гэдэг. Тэр саяын тэр нөгөө барс гэд юуны алсын тусгалын пуужингийн хавсарсан цохилт өгсөн. Тэгээд тиймэрхүү сайн цохилтууд эдгээр нь нэлийн чангарж байгаа нь айгүй сайн хэрэг болж байна. Тэгээ ер нь эцсийн бүлэгт ёстой өөрөөсөө л юм хамаарна гэдэг юм руу л одоо явах юм байна да. Тэгээ Америк бол одоогийн Америк ер нь энэ сая Азтай хийсэн энэ харилцааны байдал одоо тэр Ши Жинпинтэй ингэж байгаа энэ тэр байдал энэс харахад Америк улс бол тийм заа нэг тэгтлээ эмзэглэж хүлээж авахар тийм мундаг төвшөж болохгүй л ер нь болохооргүй байдалтай. Ийм байгаа учраас тий. Одоо Кремл энэ нөгөө ярэ задарсан хамгийн их айж одоо айж имиж байгаа асуудал нь гинэ. Яг гэвэл одоо ямар ч тийм хамгаалалт нууцлал гэж байхгүй. Энийг одоо яаж хэрхэн гаргаж задруулж авах гэдэг энэ дээр л хамгийн их төгсөж юм гэлсэн тийм мэдээлэл явж байна. Хэдийгээр алдсан гэж бодож байна та нар бүр WhatsApp одоо жишээлбэл энэ помощник Путингийн туслах Ушаков гээд тэр чинь болохоор ажлынхаа яриаг WhatsApp-аар заримдаа ярьдаг байсан. Тэгээд тэр нь ингээд нөгөө бичигдэх бүх боломжийг өгсөн гэж нэгдүгээр. Хоёрдугаарт нь Виткоп чи өөрөө нөгөө ахмиг насан ахмиг тий бас л нөгөө технологи сайн мэдэхгүй. Тэгэхээр Виткоп чи тэр жишээ сая сонин юм болсон шүү дээ нэрийн төлөвлөгөөний дараа. Энэ төлөвлөгөөг Twitter дээр X дээр дөнгөж бичсэн чи
бичсэн чинь нэг сенатор байх Америкийн. Тэгсэн чинь Witkoff чинь доод тал дээр нь комент ингэ бичсэн штэ. Энэ төлөвлөгөө К өгсөн байх ёстой гэд. Тэгснэ дор нь устгасан гэвч нөгөөх нь нөгөө скринээр үлдчихэж штэ. К гэдэг чинь тэр нөгөө Кирилл Димитров баггүй юу? Тэгэхээр чинь энэ төлөвлөгөө К өгсөн гэдэг чинь ингээд шууд нөгөө баг өөрийгөө яатсан тий хэлээд тэгээ тэрэн дээрээс хүмүүс тэгээс энэ нөгөө хит өндөр настай хүмүүс чинь хувь чатаа авчиад нөгөө энэ зааланд авчиад шийдчихдэг тий ийм тохиолдол юу н айгүйх гардаг юм ба штэ. Тэгэхээр чинь сая энэ яриа задарсан чинь Witkoff нэгдүгüүрт энэ асуудалтай энэ хэн болохтой зэрэг бас л одоо тийм залуу хүн биш үү Ушаков ч одоо бас л 70 хүрж байгаа бохоо энэ 70 гарсан юм. WhatsApp-аар ингээд хувийнхаа албаныхаа яриад аппликейшн бол ерөөсөө одоо наадвал чинь алган дээр харж байгаа. Тэр байтугай нөгөө айгуу нууцлалтай нөгөө блокчейн эдний чинь хүртэл одоо зүгээр хэвийн тайлдаг болцсон гэхээр зүгээр дуртай үедээ хэрэгтэй үедээ наадвал чинь гаргаж ирнэ үхээс ер нь бүхэл юм уншилцж байгаа. Тэгээ одоо хин дээр юун дээр нь яаж тоглох уу гэдэг асуудал уудлал яригддаг баг. Ахтар одоо энэ ухаалаг утас маань хөрх юм бидний чи одоо шовтон дурандаад бид нар байтугай тэр одоо хэрэгтэй хүмүүсийг бол одоо зүгээр өдөршөнгөө харж байгаа байлгүй. Энэ яриагч одоо хаанаас гаргасан Америкийн тагнуулууд Украины тагнуулууд гэдэг чинь бас нэг яриа байгаа шүү. Онгоцыг бас тэр Одессын тэнд Оросууд устгах юм аа. Тэгтээ нөгөө хүмүүс нь амьд аврагдсан. Онгоц нь сүрс юм шиг биш. Энэ дээр бас нэг маргаан тэгдэж байгаа болтой байх шүү лээ. Мэдээгүй. Уржигдрын юугаар л юунд Оросын нөгөө пожингууд чи Урмын дунсан, Молдов дунсан. Тэгээ дээр яг Туркийн тухай би уншаагүй байна. Туркийн тэр нөгөө усан онгоц нефт тээвэрлж байгаа усан онгоц юм уу? Нефт тээвэрлж байгаа усан онгоц. Энэ чинь түрүү чинь 7 хоногийн ихээр баг шүү нэрээ би мартчихсан. Тэгээд төлөөлөгчд нь ч гэсэн айгүй сонин хүмүүс байгаа зү. Тэгээ нэгд нь Witkoff чинь Трампын бизнес найз. Тэгээд бизнесийн түнш. Тэгээд тэр нөгөө Трампын хүргэн Венси найз нь гэл ерөөсөө ингэ дандаа. Тэгээд одоо тэр хиний Зеленскигийн том алдаа чинь л энэ штэ. Дөнгөж 19 онд ерөнхийлөгч болсныхаа дараа Зеленский чинь яг үнэн чанартай бол Зеленскийг ерөнхийлөгч болоход манайхан ер нь Зеленскийг ер нь сайн мэддэггүй юм дөө. Ер нь бол дөнгөж Зеленскийг ерөнхийлөгч болсны дараа ерөөсөө Украины засаг парламент энтер чинь бол цэвэрл одоо нөгөө Медведчукийн нам. Тэгээд Медведчукийн бүр өөрийнх нь нам тэгээд нөгөө нуугддаг нэг охин нам байдэн шүү дээ. Тэгээд охин нам гэх юм уу та. Өөр нэртэй мөртлөө Медведчукийн нам. Тэгээд Порошенкогийн нам. Тэгээд ерөнхийдөө өөрийнх нь тэр слоганаар гэдэг чинь цоо шинээр гарч ирсэн байхгүй яа тэгвэл эн чинь Зеленский чи өөрөө нөгөө яг улс төр хүн биш байсан болохоор өөрийн гэсэн нам байхгүй. Тэгээд өөрөө шинэ нам байгуулсан. Тэгээд тэр намынх нь бараг тал хувь нь тэр нөгөө Медведчукийн нам, Порошенкогийн нам гэдэг юм уу, Тимошенкогийн намнаас орсон байхгүй юу? Яг үнэн чанартай болвол. Тэгэхээр нэг хэлсэндээ яг ерөөсөө өөрийн гэсэн хүн байх боломж нь тэр нөгөө нэг кварталынх нь төрүүчийн ажиллаж исэн ажлынх нь хүмүүс л байсан шүү дээ хэд чин Зеленский ч. Одоо яг жинхэнэ итгэж найдах. Тэр хүмүүсээ уг нь бол өөрөө авсан кабинетта. Тэгээд хамгийн аимшигтай нь тэр дотроос нь одоо нөгөө урагч нар зөндөө гарч ирж штэ энэ хэдэн жилийн дотор. Тэгэхээр бас ингээд нөгөө нэг хит одоо нэг эсэндээ улс төрт орхоос өмнөх байсан найзууд улс төрт орсны дараа яаж өөрчлөгдөж, яаж хувирж, яаж урвдгийг ягаад гэвэл нэгэсэндээ саяын энэ авилгын хэрэг гаргаж байгаа хгүй юу. Нэгэсэндээ өөрийнх нь бизнесийн түнс чүүд, найз нөхдүүд нь
ерөнхийлөгч болсныхан дараа өөрийнх нь нэрний доор ямар ажиллагаа явуулж байдаг вэ гэдгийг хянах чадаагүй ийм том алдаа гаргаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд манайханд ч гэсэн яг энэ том сургамж байгаа байхгүй юу. Тэгээ хүнд итгэж найдаж улс төрд орж байгаа хүн шүү дээ. Тэрнээс биш бизнес хийж яхаж гэсэн бас тийм болтол байх л та тий. Улс төрд орж байгаа хүн хинч чамааг ямар нэгэн юмд ингээд нөхрөө шидэх одоо юутай болчт юм байна гэд. Тэгээ тэр бол аюултай юм байлээ. Би сая ингээ харж байхад яг гэвэл би ингэдэж штэ Украиныг 2005 оноос хойш би Украиныг айгуу сайн мэддэг байхгүй улс төрийн тэр тусмаа улс төрийн би өөрөө улс төр айгуу сонирхдаг гэсэн. Тэгэхэд чин саяын одоо ингээд энэ авилгын хэрэг дөнгөж гарангууд 19 онд юу гэж ярьж исэн хүмүүс бараг хэдэн хувь ингээд бүр эргээд өөрчлөгдөөд нөгөө нэг юу гэдэг лээ хүнийг муутахаар нөхрөө одоо буутах гэж байгаа юм шиг болцсон хүмүүс хүртэл зөндөө байна нэг гэдэг. Хоёрдугаарт нь хувь улс төрийн хүний дайснууд нь яаж энэ дээр дөрөөлж дээшгээ гарч ирдэг гэдг нь харагдаж байна. Тэгэхээр би энэ улс төр гэдэг юм ямар аимшигтай бохир юм байд юм бэ л гэж харж. Тэр яг дотоод тэр нь байгаа хоёрдугаарт гаднах юугаа сайн уншиж чадахгүй байна. Юун дээр одоо геополитик дээр юу болж байна гэхээр нэгэсэнд Трампыг яагаад энэ Оросууд ийм амархан эргүүлж чадчихна вэ? Тэг одоо хүмүүн орж ирээд энэ нөгөө хүмүүс нь яарвчлаад одоо харааж загинж байгаад хийлэх гээд ингээд зүтгээд байна гэдэг чинь цаана наад хүмүүс чинь бизнес руугаа яраад байна шүү дээ. Тэгээ одоо Орос Америк хоёрын гол бизнес нь юу вэ гэх юм бол хойд бүсэн далайн логистик дээр эдгээр одоо хэд хэдэн хувьтай хэн ямар эрэхтэй яаж авах нь энэ дээр гол 8 явж байгаа байхгүй. Тэгээд Оросууд тэр одоо тэр гэр бүлийн тэр 8-ага Трамптай яриад одоо нөгөө шунлын хөдөлгөнгүүт наадвал чинь нөгөө бизнес руугаа орох гээд яарад уухаалаад зүтгэж штэ. Тэгээ ийм улс төр энд явж байгаа шүү гэдгийг ойлгож байгаа нөхцөлд энийг бүтэн уншаад одоо украинчууд ч гэсэн айгүй энд бэлэн байдалтай байх хэвэл уг нь ийм байх хэвээр. Тэгэхгүй тэгэл нөгөө авилгал руугаа дотоод руугаа хараад ингээл ихэж явах хооронд хүнд ингээд алдаад яг хийн дээрээ ингээл оруулах юм боломж үүсчихэд байгаа. Тэгээ тийм учраас энэ гадаад нөгөө нэг юугаа нөхдүүдийн сонирхол хаана явж ийн гэдгийг айгүй сайн унших хэрэгтэй байгаа. Одоо жишээл Ши Жинпин сая Трамп хоёр яагаад утасдаг гэхээр гол юм ерөөсөө Ши Жинпин Япон Америк хоёр айгүй дотн байгаагаа үзүүлээд айлгүйтэй сая гүнгүүт нь эргээд эрнийхэн дараахан зүгээр нэг юм дээр нь гулсуулаад одоо Японы ерөнхий сайд эмэгтэйгээс одоо Трампыг авах одоо нэгсэнд уруулах бас нэг тийм төрлийн ажиллагаа явуулангууд нь Трамп яхав тэ нөгөө өөрийнхөө бизнесийг бодоод энэ Украины имийг хурдан дуусгамаар танах нэг энэ Орос руу энэ тэрийг гэсэн урдаас нь бахан Украин ярьсан л гэж хэлээ Трамп ярьсан гэж хэлээ. Тэрнээс хятад бол цэвэр зорилго нь энэ Японы ерөнхий сайдыг ховлох асуудлаар ерөнхийдөө тийм юмар ярьж ирсэн. Тийм юм явж байгаа. Тэгэхээр одоо юуг ойлгох хэрэгтэй гэхээр энэ том нөхдүүдийн эрх ашиг сонирхол нь хаанаа яваад эдгээр хаанаа нийлэх гэдэг нь хаанаас алах гэдэг. Тэгээ энэ дээр нь эргээд тоглож чаддаг хэмжээний болж чадах юм бол айгүй сайн байгаа байхгүй. Тэгээд улсын тэгж чадахгүй 35 жил болж байгаа залуу улсуудад одоо Монгол байна, Украин тийм жижигхэн залуу улс. Эдгээр чинь бол одоо нэгэсэнд залуу улсууд шүү дээ. 35 жил тусгаарлагдсан зөвлөлт бод улсын дараагаас хойш 35 6 жил болж байна уу тий. Тэгээ заяа муута тэгээд социалист улсаар 70 80 жил коммунистуудад дагаж гүйчээд эднэрийнхээ гол технологи гол зангийн барьж авч сураагүй тэгээ тэнэг чигээрээ сураагүй биш цэвэрлэгдэж чадахгүй байхгүй юм чинь хитрхи баг хугацаа байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө шалтгаан тоочвол одоо тэгэл зөндөөл юм болно л тэгээд юу тийм л энэ нөгөө гадаад юмаа сайн уншиж чадахгүй тэгээ хий гаргаж гин тэр хийн дээр тоглолт болж гин тэгээ тэрэн дээр одоо уйлангаа авч гүйлдэх хэднэр бол одоо тэгээ тоцогцсон байнууд мянга уйлаад хэрэггүй юмд орно штэ. Тэгээ том гүрнүүд бол ингэж айхтар дийлж гардаг л байна. Тэгээ ийм л юм болж л байна л та. За энэ 7 хоногийнхаа яриг дуусах уу. Тэгээд дараагийн 7 хоног дахиад юу яах бах тий янз бүрийн мэдээнүүд гарч ирж ирэх бах. Тэгээ бичлэг үлднэ манайхаа.